нөгөө нэг ард цаахай гэж нэрлээд байсан чинь личи биш вэ? Тэр чинь биш те. Рамболан гэдэг жимс байсан байна. Личиний нэг төрөл. Нөгөө нэг логинууд гэдээ яриад байсан жимс байсан шүү дээ. Тэр чинь болохоор лога. Тэгээд монголчууд туулайн бүр гэж нэрлээд байсан жимс байсан шүү дээ. Энэ чинь болохоор манго тин гэдэг жимс байсан байна. Өнөөдөр өштэй би бүр гоё жимс туршиж үзэж байна. Өнөөдөр төлөвлөж ирснээс арай өөр юм авсан. Төлөвлөж ирсэн жимс маань дууссан байсан. Тэгэхээр өштэй би одоо үзүүлж байгаа жимсийг энэ туулан бүрний хажуудалд байгааг харсан. Хоёул амар адилхан царайтай. Тэгээд би энэ одоо яг ямар жимс юм болоо гэж гайхсан. Тэгээд сүлд бодоод тахны passion fruit авсан юм байж магадгүй гэж бодсон. Задлж үзье. Oh, it's passion fruit. Passion fruit гэсэн байна. Passion fruit-ийг монголоор юу гэдэг мэдгүй. Гоё. Чицэрхэн шиг амттай л байх ёстой. Үрэн ядаргайд болохос гоё амттай. Good. Passion fruit байна. Passion fruit чинь дээр нэмчи. Энэ чингийн juice and passion fruit гэсэн баггүй. Вау, бүр гоё ойлгоно. Дахиад нэг жимс байгаа. Дахиад нэг жимс нь болохоор бас аюу сонь нэртэй. Би жоохон ажил авсан. Бидний дургуй жимс байвал яана. Бид ажиад авсан гэдэг. Чиний юм туршиж үзэх хэрэгтэй. Саруулны нөхөнд үрэнтэй хэлжлээ. Дараагийн жимсээ туршиж үзье. Энэ юу гэж бодож байна? Ямар нэгэн санааны байна уу? Хариул та. Энэ болохоор үстэй sweet apple буюу чигиртэй айлм гэдэг нэртэй. Тэгээ би сая бичлэг үзсэн чи дотроо том хар үртэй. Тэгээд айлм гэхээр гүйл царайтай юм байна гэж харсан. Тэгээ шууд ингэж онгойлгож идэм байлээ. Би яг шууд онгойлгож чадах хэсгийг мэдэхгүй байна. Тэгээ үрчсэн туршиж үзье. Oh, болж байна. Oh my god. Үрэнтэй юм шиг хөргө харагдахгүй. Шош үртэй юм байна. Хавгаад. За идэж үзье. Лир шиг юм байна. Ногоо. Гойж. Юутай зурлахыг мэдэхгүй байна. Гоё тийтэй. Жимстэй холцсон сүүчгч юм шиг. Жимс.